Арслан намын даргын сунгаа шутарч байгаа энэ үед энх бол даргаасаа 5 сум гардаж авсан нэр дэвшигчид хайсаар байгаад ном олоод харуулцаж эхэллээ. Бага онохгүй байгаа нь тэдэнд хамаагүй харамжил байх нь чухал. Худал үнэн байх нь падлийгүй өрсөлдөгчөө гүтгэж өөрийгөө энхийн цагаан тагтаа болгох нь чухал. Хиншүү анхалсан энэ тулаанд Арслан намыг 16 оны сонгуульд удирдах ороод ялагдсан шонхор фракцийн тун идэвхтэй ажиллаж байгаа нь тэдний манаруулж буй утаа тоосноос харагдаж байна. Тоосон дундаас тодрон гарч буй мэдээллүүдийг нэг багслах гээд үзье. МПО гэх судалгааны байгууллагад захиалга өгч Эрдэнэийг намын дарга болохыг Арслан намын нийт гишүүд дэмжиж байна гэсэн утгатай хуурамч мэдээлэл гаргуулжээ. Өдөр тутмын зарим сониноор цацаад амтсан мэдээлэлээс харахад нийгмийн даатгалаар овоглогдсон Эрдэнэ ван аль хэдийн хаан суудалд заларчээ. Сонгуулийн дэн уг нь энэ сарын 29-ний нэм гарагт болох статал Эрдэнэга өөрийгөө урьдчилаад хаан суудалд залчихсан тууж явна. Ер нь бол Эрдэнэ өөрөө намын дарга болох уу эсвэл түүнийг зандаа хүүгийн инх бол чиглүүлэх үү гэдэг нь Арслан намын жирийн гишүүдэд томоос том асуудал болчиход байгааг нь. Инх болтын байгуулсан шонхор фракцийн идэвхтэй гол гишүүн нь Эрдэнэ Вантан өөрөө юм. Инх болтын даалгавраар явдаг хүн учраас Ван Эрдэнэийг намынхын том биетэй зүй гэж хочилдог гэх. Хэрвээ Эрдэнэ намын дарга бол Арслан намыг ялагдуулсан шонхорчууд нэг ёсондоо зүй дарга бүх эрх мэдэлтэйгээ буцаад үлдэх болчиход байгаа юмаа гэж Арслан намынхан дотор ярилцаж байгаа юм байна. Шонхрынхныг ингэж шогтож байхад эзэн холбогдогчгүй нэг сум энд эндээс нисэж дүүглээд байгаа нь Арслан намын байрны асуудал юм. Соёлын төвөргөөний хүзүүвчэнд байрлах намын байрны оронд ардчлалын өргөө барих санаачлалыг Алтан хуйгад арганд гаргасан байдаг юм билээ. Түүнийг алт мөнгө хүрэл тоосго хүртэл худалдаж намын шинэ байр барих мөнгө босгож явсныг нь Арслан намын гишүүд мэдэж байгаа. Гэтэл барилга нь баригдаггүй, барих эзний тодорхой бус явсаар 17 онтой золгочлоо. Харин гэвгэнтэл энэ байрыг эрс сурсан хүмүүс дүүрв. Цахим ертөнцид шуугаад байгаа шиг ардчлалын өргөөний газрыг Алтан хуйг зарсан гэдэг нь огт ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд Арслан намын гинсэг байсан оюун дайр Арслан намын байрыг авч өгүүлэх ажлыг голчлон зуучилсан хүн гисгэн. За юу гэхээр ардчлалын өргөөний суурийг дуудлага худалдаагаар зарах шийдвэрийг 2013 оны 9 дугаар сарын 10-нд Арслан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргаж ижээ. Намын дотоод журмаар гүйцэтгэх зөвлөлийг ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө даргалдаг бөгөөд оюундар энэ хурлыг гардан хийлгэсэн юм байна. Хамгийн гол нь хурлаас 0.1 тоо тогтоолгож ардчилсан намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6-гийн 6 дахь заалтыг үнэлсэн тогтоох нь. Ардчлалын өргөө зохицлоор барилгын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ардчлалын өргөөний барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдаалах ажлыг Арслан намын хэрэг эрхлэх газар Ц оюун дээр даалгасгүй хэмээсэн тогтоол батлуулаад ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Ц оюун дээр өөрөө гараа ёсог зурж байжээ. Өөртөө өргөгсөн оюун дэрийн энэ шийдвэр өргөлөө чухам юу болсон байх нь вэ? Чухам тэрхүү шийдвэрээс л бүх асуудал эхэлсэн бөгөөд батлагдсан баримт бэлэн фактуудыг харуул барилгын газрыг дуудлага худалдаагаар зарах ажлын хэсгийг ахалсан оюун дээр тендер зарлаж тэр тендерт нь Улаанбаатар хотын банк, Боглоо хөгжлийн банк хоёр санал ирүүлж нэг нь ялагч болжээ. Товчондоо нэг эзэнтэй хоёр банк хоорондоо өрсөлдсөн дүр үзүүлж тоглоод Улаанбаатар хотын банк нь хатагтай оюундараас ардчлалын өргөө барих Арслан намын газрыг худалдаад авчихсан юм байна. Зарим нэг эзэнтэй эзэнгүү сумнуудын харуулж байгааг харуул энэ 8-ны цаана Монголын хамгийн том албан тушаалтан байдаг гэх бөгөөд Арслан намын байрыг тэр хүн авахулсан босгосон мөнгөөр нь сонгуульд орсон хэмээн сонсогддог юм билээ. Үнэн худлыг нь мэдэхгүй ч ил цагаан байгаа хөдлөшгүй ганц үнэн бол ардчлалын өргөө босгох газрыг зарсан хүн оюун дээр хатагтай аж ахуй. Тэгэхээр яасан байх нь вэ? Ингэсэн байх нь.